ерөн зүгээр зарчмын хувьд хууль дүрэн барьдаг хүн байгаасаа гэж бодож байна. Хоёрдугаарт би ч одоо бас олон удаа хэлж байгаа эсүүлтгүй гарахгүй байх. Ийм хүн байж бас Монгол Улсын хөгжил, за энэ Монгол Ардын нам төрийн эрхийг барьж авах хугацаанд ард иргэдтэй амлсан мөрийн хөтөлбөрийг биелүүлж чадах, энэ устын шийдвэрээ гаргаж чадах тийм хүн байгаасаа гэж бодож байна. Түүнээс биш одоо ингээ нөхцөл байдал тааруулаад тодорхой шийдвэр гаргадаг ийм хүмүүс одоо байх юм бол бас их хэцүү. Ерөөсөө энэ Монгол төрийн зовлон чинь бас эсүүлтгүй болчиход байгаа байхгүй. Энэ эсүүлтгүй чи асуудлуудыг цөөрүүлдэг, томруулдаг. Харин тодорхой хэмжээний үйлдэл гаргаа явна гэдэг чи асуудлыг шийдэхин төлөө явна. Асуудлыг одоо тий гарсан шийдвэрээ бид нар буруу байв зөвтгөхөд явж болно. Эсвэл зүг байх юм бол тэрийг баталгаажуулаад явах болцоо бүрддэг учраас ямар нэгэн байдлаар улс төрийн шийдвэр гаргах ийм эр зөрөгтэй хүн байгаасаа гэж нэгдүгээрт би хүсэж байгаа. Хоёрдугаарт за ерөн зүгээр одоо бас намын дарга ерөнхий сайдаа болоосоо гэж хүсэж байгаа. Тэгээд ер нь засгийн газрын бүтцийг цомхон авч явах. За дээрээс нь төрийн өмчт компаниудыг буюу энэ хуулбар хаан баялагаас яг иргэд бас бодиттой хүртэх тэр нөхцөлийг бүрдүүлэх хууль эрх зүйн реформыг бас түвшээлж их ийм хүн байгаасаа гэж одоо яг зарчмын хувьд бол хүсэж байгаа. За тэрнээс биш одоо ерөнхий байдлаар мэдээж дүрм журмыг барих гэдгийн цаана намын ив нэгдэл улс орны одоо эрх ашигыг яг тэргүй ээлжинд тавих энэ зарчмуудыг бас тодтогч би бас харж байгаа гэдэг зүйлээ бас энэ дэвшилт хэлмээр байна. Цэх уралдах төвшөнд бол бас гишүүд бол зөрөлдөөнтэй зүйлүүд бол байсан. Гэхдээ бидэд бол нийтлэг байдлаараа Монгол Улсын одоо эрх ашигын төлөө бол угаасаа зарчим ихтэй байгаа. За ерөн зүгээр одоо бас зарим талаараа бас энэ хэрэгжүүлэх арга хэмжээний одоо ирэмт стра за эргээд яг тодорхой нөхцөл байдлууд дээр бас санал зөрүүлж байгаа юм бол байгаа. Ерөн зүгээр анзаарч байгаа зүйл байгаа шүү дээ. Төсөв жишээр баталж яхад яг ирэн билет орж ирэх хөрөнгө оруулалтуудаа шийдэг хүмүүртлөө яг ингээд гадаа шагсаал болоод ирэхээр одоо багш нарын цалин нэмдэг ч юм уу мөнгөний их усар гаргаж ирээд ингээд яваад. Гих зэрэг ийм зарчмын зүйлүүд дээр бол зөрүүтэй зүйлүүд байна. Гэхдээ яг зүгээр эцсийн дүндээ ерөн одоо юу гэдэг цаашдаа Монгол Улсын нийтлэг эрх ашигын төлөө зүтгэж чадах энэ зарчим дээр зогсож чадах хүн болоос засгийн газрын бүтцийг цомхон байлгаас. За дээрээс нь энэ төрийн өмчт компанийн засаглалыг шийдэсэй гэж хүсэж байгаа. Би юу хэлэх гэж байна гэхээр Монгол Ардын нам бол Монгол Улсын тусгаар тогтнолыг олж авчрах, бэхжүүлэх, олон улс түлхэмжшүүлэх, энэ тусгаар тогтнолын баталгаа болсон парламентын арчлал шилжүүлэх энэ түүхэн үүргүүдтэй дандаа манлааж түүчилж явсан. Энэ хариуцлагатай үүргийг одоо юу дутж ийн гэхээр нийгэмдэх төр олон асуудлуудыг шийдэх эдийн засгийн тусгаар тогтнол хэрэгтэй. Энэ эдийн засгийн тусгаар тогтнол дээр юус эсүүлтгүй гаргаж болохгүй. Нөхцөл байдал болон энэ гадаад дотоод нөхцөл байдлуудыг үнэлж хагаад тодорхой шийдвэрийг гаргаж яг урагшлахгүй бол бидэд хүлээх ямарч болцоогүй. За өнөөдөр бол багш эмчнэрийн цалинч гэдэг нь нэлээд төсөвдөр ачаалууд өгж байгаа учраас их жилээс одоо бид эдийн ямар хүлээлт байна гэхээр энэ хөрөнгө оруулалтуудыг татаж эдийн засгийн том агуулгатай усын эдийн засгийг тэлэх, энэ доктортой байлгах, энэ чиглэл рүү явж чадах бодлого хэрэгтэй гэдэг нь угаасаа харагдаж байгаа. Тэгэхээр энийг хийж чаддаг л одоо хүн Монгол Ардын намын дарга болоосаа энэ манлайлалыг үзүүлээсээ яг ингэсэн тохиолдол бол одоо ингээд шат чатандаа бидэд бас одоо дэмжиж явах ийм л одоо байр суурьтай байна.